Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд үндэсний соёлоо дээдэлсэн, байгалийн унган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлүүлсэн, эдийн засгийн төрөлжилт дагналт хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлийн доктортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай бүс нутгийг харьцангуй тэнцвэртэйгээр хөгжүүлнэ хэмээн тусгагджээ. Говь сүмбэр Дорно говь, Дунд говь, Өмнө говь аймаг нь говийн бүсэд багтаж байна. Бүсийн хөгжлийн зорилго нь бүгд найрамдах хятад ард улс болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн, аж үйлдвэрийн төрөлцсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болно хэмээн тусгагджээ. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 том мега төслийн 50% нь бол Дорно говь аймаг тэр дундаа говийн бүсэд хэрэгжинэ. Тэгээ говийн бүсийн нэг онцлог бол байгалийн баялгаа дагсан том бүтээн байгуулалтууд. Ер нь цаашдаа бол бид түүхийгээр нь биш боловсруулж гаргах дээр илүү их анхаарч байгаа. Энэ нь бол одоо Монгол улстай өртөг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн болгож гаргах нэг талаас, нөгөө талаас дэлхийн нийтээр болж байгаа геополитикийн Трамп тарифтай холбоотой асуудлыг бий болж байгаатай холбогдуулан бид аль болохоор бас илүү экспортыг хийхин тулд одоо бүтээгдэхүүнээ боловсруулж гаргах нь Монгол улсын эдийн засгийн үр хөвгөлтэй үзэж байгаа. Тэр чухаараа бол анх одоо сонгуулиос өмнө Монгол Ардын намын хувьд бол 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж одоо мөрийн хөтөлбөртөд оруулаад хамтарсан засгийн газар байгуулж өнөөдөр ингээд 14 мега төслөө улсын хурлаараа батлуулаад өнөөдөр ямар ч 14 мега төслийн 4 нь одоо хөтөлбөртөө хэрэгжих шатанд ороод явж байна. Энэ зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ. Өмнө говь аймагт нүүрс, эрчим хүч болон металлургийн кокс бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл технологийн парк байгуулна. Дорно говь аймгийн Алтан ширээ суманд газрын төсний бүтээгдэхүүн, химийн үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулна. Говийн бүсэд хүнд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, хувийн хвшлийг дэмжинэ. Өмнө говь аймагт 5 толгойн 450 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина. Нар салхины тус бүр 100 мегаватт хүртэл хүчин чадалтай цахилгаан станц барина. Говийн бүсийг усаар хангах орхон онг, хэрлэн тоон төслийн бүсэд ноогдох хэсгийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Дунд говь аймгийн цагаан сувраг орчимд палеонтологийн нөөцөд түшгэлсэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна. Далан задгад чойр хотуудад бүсийн тээвэр логистикийн төв байгуулна. Өмнө говь аймгийн нисэх буудлыг 4D ангиллын болгон өргөтгөнө. Дорно говь аймагт цагуурын Доплерийн радарын станц байгуулна. Далан задгад хотод байрлах радио өргөн нэвтрүүлгийн төв станцыг тон радио технологид шилжүүлнэ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж зөвлөлтийг бууруулна. Говийн унган байгаль, түүх, соёлын өв бүхий 3 сая га газрыг улсын тусгай хамгаалтад авна. Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуйг хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлэх хувийн хвшил хоршоотыг тэргүүн ээлжид дэмжинэ. Говь сүмбэр аймагт бүсийн хөнгөн хүнсний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хвшлийг дэмжинэ. Бүс нутгийн онцлог тохирсон цөмс үргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж дэмжин хөгжүүлнэ. Өмнө говь аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцлборыг байгуулна. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан, аймагуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Дорно говь аймагт салбар дундын дадлаг үйлдвэрлэлийн бааз байгуулна. Өмнө говь аймагт бүсийн эм хангамж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулга байгуулна. Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, осол гэмтлийн болон мэс заслын тусламж үйлчилгээгээр төрөлжүүлнэ. Өмнө говь аймагт мал амтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв байгуулна. Чойр хотыг логистикийн төв хуурай бомтод түшиглэн, олон улсын худалдааны төв, оёлын кластерын загвараар хөгжүүлнэ. Замун үд хотын эдийн засгийн чөлөөт бүсэд барилгын материал, түүхийдийн импортын хангамж, логистикийн төвийг байгуулна. Сайн шанд хотод улс хот хоорондын өвөгдөлд дамжуулах сүлжээг хянах, удирдах бүсийн үндсэн сүлжээний зангилаа төв байгуулна. Чойр сайн шанд хотуудын тээвэр логистикийн төвийг түшиглэн хуурай бомт байгуулна. Чойр хот сайн шанд хот чиглэлийн 220 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам барина. Багнуур хот Чойр хот чиглэлийн 220 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам барина. Сайн шанд хот Дорно говь аймгийн цагаан сувраг чиглэлийн 220 кВт-ийн
2 хэлэхэд цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцын өргөтгөлийн хөш орнуудад цахилгаан эрчим хүч экспортлох үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэн гашуун сухад шивээх хүрэн ханги бомбуудын зэрэглийг ахиулж нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Чингис хот, Чойр хот, Манлговь хот, Арвайхар хот чиглэлийн авто замын бүсэд ноогдох хэсгийг барина. Баг, илэнх бомб, шивээх хүрэн бомб чиглэлийн босоо техникийн авто замын бүсэд ноогдох хэсгийг барина. Налай хот, Замын үд хот чиглэлийн авто замын бүсэд ноогдох хэсгийг 4 игнэ болгон өргөтгөн шинжилнэ. Далан задгад хот, Манлговь хот, Улаанбаатар хот чиглэлийн авто замын бүсэд ноогдох хэсгийг 4 игнэ болгон өргөтгөн шинжилнэ. Шивээх хүрэн бомб, Арцуур бомб чиглэлийн баруун босоо төмөр замын бүсэд ноогдох хэсгийг барина. Зүүн Баян баруун урт хот чиглэлийн төмөр замын бүсэд ноогдох хэсгийг барина. Цогт Цэцэн сум, Далан задгад хот, Шивээх хүрэн бомб чиглэлийн төмөр замыг барина. Сүхбаатар бомб, Богд хаан, Замын үд бомб чиглэлийн хос төмөр замын бүсэд ноогдох хэсгийг барина. Арцуур бомб, Шивээх хүрэн бомб чиглэлийн босоо техникийн өндөр хурдны авто замын бүсэд ноогдох хэсгийг барина. Энэ бүс орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд энд амьдарч байгаа иргэдийн нийтлэг эрх ашигын тухайд гарч байгаа саналууд их чухал юм байна. Яг энэ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд маань Улаанбаатар хот за мөн одоо өөр бусдад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдтэй харьцуулахад орлого ашгаа нэмэгдүүлэх, бизнесээ тогтвортой байлгах, илүү өсөлттэй хөгжүүлэхэд ямар бэрхшээлүүд тулгамдаад байгаа юм бэ гэдэг илүү төвлөрөх хэрэгтэй байна. Тэр өнцгөөс нь харах юм бол Улаанбаатар хотод худалдаа авалт их байна. Ялангуяа худалдаа үйлчилгээний бизнес дээр бол. Говийн бүсд бол давуу тал гэх юм бол үйлдвэрлэлийн буюу олборлолт, экспортын салбар, томоохон уулуурхайн бүтээгдэхүүний худалдааны салбар дээр илүү давмгай байгаад байна шүү дээ. Бид энийг одоо зохис тэнцвэр тарьцаанд яаж барих уу гэдэг дээр энэ бүсчсэн хөгжлийн бодлого гарсан болов гэж бодож байна. Тэгэхээр бусад хангаан бүсд манайд байхгүй байгалийн одоо сайхан зохицол уул ус гэдэг юм уу, байгалыг дагсан одоо унган өгөгдлийг дагсан давуу талууд байж болно. Тэгвэл говийн бүсдэр бас давуу талууд байна шүү дээ. Бид нар хэлгээ айл ойрхон байна, дэд үтс үдсэн байна. Эрдэс соёлын салбарын хөгжил тэргүүлж байна, технологийн хөгжил дагаад тэргүүлнэ. Эдийн засгийн эргэлт сайн байна. Үнийг дагаад бас нийгмийн асуудлууд нараа өр төвшөнд очино. Давуу талууд байна. Асуулт тал байна. Бид нь усан хангамжийн асуудал, цөл жилтийн асуудал, байгаль орчны доройтлын асуудлууд, хөдөө аж ахуйн салбар, газар тариалангийн хангаан бүстэй харьцуулахад бид нар хаанч хүрэхгүй. Энийг яаж бас бид нар хөгжүүлж арай хүчрэг болгох вэ? Далайцтай газар тариалан, малын дижээлийн ургамал тариалан, тэр гамшигт төсвөртэй орон нутгийг яаж бид нар бий болгох вэ? Энэ дээр бид нар хүчээ нэгтгэж ажиллах хэрэгтэй. Бид нар болж игэл одоо манайх төрөлжих хэрэгтэй юм л. Уулуурхайн бүсд үйлдвэрлэл нь хөгжиж одоо хөгжих гээд явж байхад манай хойтлын говь сөмөр дундгон дээр бол илүү газар тариалан, хүнсний ногооны тариалан ургамал, дөрөв үйлдвэрлэлийн хүлэмжийн асуудлууд, малын дижээлийн ургамал тариалт. Эргээд энэ бүстэй байгаа хөдөө аж ахуйн салбараа тэтгдэг. Бид эргээд эндээс уулуурхаагаас олж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ, эдийн засгийн боломжуудаа хөдөө аж ахуйн бүс рүүгээ худалдаа авалтаа хийж тэлдэг. Ингэж л бүсүүд хөгжих ёстой. Удахгүй одоо 6 сарын 1-нд хот тосгоны эрх зүйн тухай байдлын хууль хэрэгжиж эхэлнэ. 6 сарын 1-ээс өмнө үеийн төв Далан задгаад хотын зэрэгэлтэй болж байгаа. Цогцсын сумын төв хотын зэрэгэлтэй, дэд хотын зэрэгэлтэй болж байгаа. Хамбогд сум бас энэ хотын зэрэгэлтэй болж байгаа. Тэгэхээр энэ хот төлөвлөлтөө бид нар одоо дахин шинжилээд апдейт хийгээд Монголын одоо 4 дахь томууд, 5 дахь томууд, 6 дахь томууд өмнө болсноо. Энэ бол тодорхой болсон. За төвлөрлөлийг сааруулах Улаанбаатараас хөдөө орон нутагт шилжиж ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг дэмжих бодлого бас явж байгаа шүү дээ, тийм ээ. За тэрнтэй холбоотой Өмнөв аймгийн 4 бүс нутаг, 3 тэс, Хамбогд, Цогццын, Далан задгатаа бол хүмүүсээ сайхан чөлөөтэй нээлттэй хүлээж аваад ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулад хүн амынхаа тоог өсгөөд явах юм бодолтой байгаа. За аймгийн гол зорж байгаа зорилт бол мэдээж хэрэг уулуурхайн бүтээгдэхүүнээс тухайн бүс нутгийн иргэдэнд давуу үр шимийг хүртдэг байхгүй бол газар нутгаа ухуулаад байдаг, хамаг төсвөө дээш нь татуулаад усаас юм хийгдэхгүй байвал одоо өмнө очиод энэ дээр одоо маш сэтгэл гонсгор байна. За баялагийг авч болно. Буцаад тухайн орон нутгийн бас хөгжүүлэх төр төрийн бодлого байх хэрэгтэй. Энэ дээр одоо говийн бүсийн гишүүд, говийн бүсийн аймгийн удирдлагууд одоо нийлж дуу болоо нэгтгээд
говийн бүсийг эргээд говийн бүсээс одоо усын ихэнх хэсгийг бүрдүүлж байгаа бол буцаагаад говийн бүс нутгаа хөгжүүлэхээр энэ хамгийн том мега төслүүд болох зам харгуугаан тавих, төмөр замын холболтууд, дулаанд нийцэглэгээ станцууд, за олон улсын зэсх буудал, бусад бүх сумаа аялал жуулчлалын засмал замаар холбох ажлуудаа бидэд одоо эх 3-4 жил говийн бүстэйгээ хамтарч 4 аймгаараа нийлж 4 аймгийнхаа гишүүд сайд нарын дэмжлэгийг авч яаж энийг хийх ийм зорилттой ажиллаж байгаа. Одоо энэ хөдөөгийн сэргийлтийн хүрээнд орон нутагт шилжиж очиж байгаа одоо аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлнэ гэдэг. Уг нь ажлын байр бий болоод ингээд явах юм бол том зургаар орон нутагт хэрэгтэй байна. Гэтэл энэ одоо хүн амын албан татварын тухай хууль дээр Улаанбаатар хотоос 500 км-с дээш аслагдсан аймагт шилжиж очивол дэмжлэг үзүүлнэ. Тэгэхээр манай аймаг чинь 275 км учраас энэ одоо дэмжлэг хамрагдахгүй байна. Одоо яг энэ хууль тогтоомжоор амьдрал дээр хөрсөн дээр буух хэрэгтэй байна. Тэгэхээр энэ хуулийнхаа энэ заалтаа өөрчлөөч гэдэг асуудлыг тавьж байгаа. Одоо дээр нь энэ төр хувийн хөгжлийн түншлэлийн тухай хууль гэж байна. Манай аймгийн хувьд бол одоо хүн ам цоотой үйлдвэржит бага байгаа учраас бид нар төсвийн одоо дарамт бүтгүүгээр хувийн хөгжлөөр одоо жишээ нь тухайлах юм бол энэ дулааны станцыг бид нар хувийн компаниг өрөөд дулааны станцаа бариад өөрсдөө тэндээс ашиг олоод орлогоо олоод яваа. Ингээд зарлж болж байна. Гэтэл төр хувийн хөгжлийн түншлэлийн тухай хуулиар мөн л одоо 100 мянгаас дээш хүн амтай сүүлийн 3 жил төрөөс татаас аваагүй аймаг энэ төр хувийн хөгжлийн түншлэлээр дэргэсэн ажил хэрэгжүүлнэ гэдэг. Төр хувийн хөгжлийн түншлэлийн одоо гол зорилго бол төсвийн одоо ачааллыг бууруулах зорилготой. Төсвөөс иргэн төлөгдөхгүй төслүүдийг хэмжиж байна. Энэ хоёр хуулийг өөрчилж өгөөч гэдэг асуудлыг тавьж байна. Энийг бол говийн бүсийнхаа одоо чуулган дээр бас асуудлыг хөндлөн. Одоо Дорногов аймагч одоо 100 мянга хүрэхгүй, Өмнө Говь аймагч 100 мянга хүрэхгүй. Энэ ер нь одоо энэ хуулийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх аймаг байхгүй болчиход байна. Тэгэхээр энэ одоо шаардлагагүй энэ хориг хязгааруудаа тавиач гэдэг асуудлыг тавьж байгаа. Яг маш том боломж юм байна гэж харж байна. Тэгээ бид нэр хуцтай хөгжиж гэвэл энэ бүсчилсэн хөгжлийн асуудлыг бид дэмжих ёстой гэж харж байгаа. Бид нэр бүгдээрээ адилхан одоо уулуур хаахад авах биш. Бүгдээрээ адилхан ажиллаж яваад авах биш. Бүс нутаг болгоны онцлог байгаа. Тэгэхээр яг улсын хэмжээнд мэдээж том бодлого явж байгаа. Яг говийн хувьд бол мэдээж энэ уулуурхан том аялал дээр суурилсан томоохон бүслүүд явж байна. Энийгээр бусад бүс нутгуудаа бид яаж одоо эдийн засгийн хувьд энэ Монгол улс өчрөг болох юм. Энэ дээр нь бид нэр бас том үүрэг хөрөлтөд оролцох хэрэгтэй. Мэдээж энэ бүс нутгийн онцлог, бүс нутгийн одоо энэ болж хөгжихийн давуу тал бол маш олон юм давуу. Бид нэр үйлдвэрлэсэн одоо энэ цахилгаан арчим хүчнүүдээ бусад төвүүдээ хангах гэдэг юм ингээд олон зүйлүүд төр бид нэр дутуугаа нөхөд явах юм боломжууд бол байгаа. Тэгэхээр бид монголчууд яг энэ дээрээ бол хамтрах хэрэгтэй. Бид нэр 2030 он гэхэд нэг ойролцоогоор 2 сая жуулч аавна. За нийт аялал жуулчлалаас орж ирэх дотоодын бүтээгдэхүүнд оруулах хувь нэмийг бол нэг 4 орчим тэрбум доллар болгоно. За нөгөө талдаа ингэснээр одоо орон нутгийн эдийн засагчид нөлөөлөх боломжуудыг бид бий болгоно гэдэг ийм төлөв гаргаж ирж байгаа. За ингээд үзэхээр говийн бүсдэр бид юу харагдаж байна вэ гэхээр манай Монголын одоо шашны аялал жуулч хөгжих орон зай байна тий говийн бүсдэл одоо манай юу гэдэг хамрын хийд маань байна. Бусад одоо өөр төрлийн энергийн төвүүд маань байна. Тэгэхээр энийг дамнаад одоо бид нар шашны аялал жуулч хөгжүүлж болох юм байна. За нөгөө талдаа байгалийн онцлог тогтолцлууд байна тий одоо цагаан сургаас ихсүүлээд энэ дээр бид нар тулгуурс аялал жуулч хийж болох юм байна. За үүнээс гадна говийн бүсийн за тэр дундаа Дундгой аймаг бол одоо язгуур урлагийн өндөр одоо потенциал сайтай боломжууд байдаг. Тэгэхээр одоо бид энийг дамнасан аялал жуулчдыг бий болгож болох юм байна гэж харагдаж байна. За дээрэс нь хамгийн гол зүйл нь палеонтологийн маш их олдрууд байна. Говийн бүстэй байдаг. Тэгэхээр палеонтолог суртай аялал жуулчдыг хийх боломжтой байна гэж харж байна. Тэгэхээр говийн бүсийн хувьд бол бид нар одоо соёл, шашин, палеонтологийн олдор дээр суурилсан аялал жуулчлалын одоо чиглүүлээд үүнээс гадна байгалийн аялал жуулчлал хөгжих боломжтой байна гэж харж байгаа. За ингээд энэ хийж хэрэгжүүлэхийн тулд манай Монгол улс тулгамжийн асуудлаа бид нар бас тодорхойлж байна. За үүнд бол бид нар жуулчдыг Монголд ирүүлэх нь хамгийн чухал байна. Тэгэхээр олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх. За хоёрдугаар олон улсын нислэгийн тоогоос гадна дотоодынхаа нислэгийг тогтмолжуулах. За мөн түүнээс гадна одоо аялал жуулчлалаар ирж байгаа жуулчдыг тавтай тухтай одоо говийн бүстэй очих боломжийг бий болгох. Тэр дундаа одоо зам дагуу боловсон
ариун цэрийн одоо үйлчлэгээ үзүүлэх боломжтой цэгүүдийг бий болгох. За очоод дахиад тэндээ байрлах боломжтой кампууд, зочдлуудыг нэмэгдүүлэх. Мөн үүнээс гадна очоод зөвхөн кампт байрлаад байхаас гадна олон төрлийн арга хэмжээнд хэрэгтэй болдог хүмүүс очоод хийх зүйлтэй авах хэрэгтэй. Эдгээр зүйлүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдэг ийм зүйлүүд гарч ирж байгаа. За ер нь одоо бид нар ингээд аялал жуулчлалыг хөгжүүлээд аваад явхаар мэдээж одоо орон нутагт байж байгаа тухайн соёлын өвийн нөөцөөс гадна тухайн орон нутагт томоохон хэмжээний олон улсад танигдсан ийм ивент арга хэмжээ байх шаардлагатай болдог. Олон байх шаардлагатай биш. Яг одоо брэнд болсон цөөн тоотой, чанартай тэгээд үүгээрээ дамжуул өөрийнхөө орон нутгийг сурчлах боломжтой ивент арга хэмжээнд байдаг. Тэгэхээр бид нар одоо яг аялал жуулчлалыг өөрсдийнхөө үндсэн чиглэл гэж харж байгаа бүс эсвэл дэд чиглэл гэж харж байгаа бүсүүд дээр томоохон хэмжээний ивент арга хэмжээг орон нутгийн удирдлагуудаа нийлж хөгжүүлж авч явъя гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Энэ хүрээндээ бол одоо намар болох 8 сард болох одоо Тэнгэрийн удаагт гэдэг фестивалыг ер нь хийж хэрэгжүүлэх зүйтэй гэж харж байгаа. Тэгээд говийн бүс бол уурхайн төслүүд ихээр хэрэгжиж байгаа тийм онцлог бүсээ. Тэгээ сая бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд дунд говь, говь сүмбэр, дорн говь, өмнө говь гэдэг ер нь бол яг ийм төвлөрсөн байдлаар бүх үйл ажиллагааг даалтуулаад зохион байгуулъя гэсэн шийдвэр гараад бүсчилсэн хөгжлийн хүрээнд 4 аймаг нэгдсэн бодлоготойгоор хөгжих гэж байгаад бол их талархаж хүлээж авч байгаа. За говийн бүсийн нэг онцлог гэх юм бол уул уурхаагаас гадна байгалийн их өрмөц сайхан тогтцтой. За сэргээгт хэрчим хүчний ариун их нөөцтэй нар салхи одоо байнга доктортой одоо хүчтэйгээр одоо тэнд нөөц их усүр эрчим хүчний их усүр байдалтайгаар бол орж байдаг. Тэгэхээр энийг бол бид нар цаашдаа ашиглах бүрэн боломжтой юм онцгой бүс гэж харж байгаа. За шарн нунтаг гэдэг бүтээгдэхүүнийг Монгол улс экспортлох юм аа. За энэ шарн нунтаг нь бол цөмийн реакторт түш байдлаар шууд ашиглагдах ийм түүхий биш. За дунд нь заавал боловсруулалт хийгдэж байж түш болгож ашиглана. Тэгэхээр одоо цэцрэг идэвхт бодисын хаягдал Монголд үүсэх юм уу гэсэн айдас бол иргэдэд байх шиг байна. Ийм зүйл бол байхгүй. Яг үүндээ бол одоо уран гэдэг тэр элемент бол нүүрсэнд ч байдаг юм аа. Тэгээд яг энэ төсөл маань бол олборлогдож эхлэегүй байна. Одоо бол одоо туршилтууд нь яваад судалгаанууд нь хийгдээд ингээ явж байна. Бэлтгэл ажил нь 2-3 жил үргэлжлээд 2028 оноос ашиглагдаж эхэлнэ. Яг энэ орд газар эргэлтэнд ороод эхлэнгүүт сая энэ хөрөнгө оруулалтын гэрээг дагаж үндэсний баялагын санд өөрчлөлт орсон нь үйл ажиллагааных нь ашигын 10% нь шууд хуримтлалын сан руу орж байгаа. Тэгэхээр баялагын сан ингээд харивжаад эхлэхээр иргэн бүрт тэр ийм Монголиад бичигдэж байгаа манай үр өгөөж нь одоо шууд утгаараа мэдрэгдээд эхлэх баха. Ер нь бол дорн говь, өмнө говь хоёрыг бие дагаад өөрсдөө одоо ашиг тусламжлалын орлого буюу бусад орлогоороо одоо орон сууцаа барих юм бүрэн боломжтой учраас өөрсдийн аймагт оногдсон квота одоо говийн одоо хамт одоо нэг говь бүсийн нутагт одоо амьдарч байгаа дундгуй говь сүмбрийн ард иргэдэд одоо энэ квотыг олгохоор бид одоо хоорондоо ярьж мэдэрсэн. Ингэснээрээ бас одоо говь сүмбэр дундгуй орон сууцны туризм болон ипотекийн орон сууц одоо илүү их оногдох ийм боломж олцоог бүрдүүлж өгч байгаа. Говь бол одоо бид ер нь анх бүсчилснээр тэр дундаа говийн одоо ард иргэд бол боломжоо хуваалцаж амьдрах энэ одоо асуудлыг хамгийн түрүүнд хэлж байгаа. Аллагчин ч хөгжинэ гэж бол байхгүй, бүгдээрээ хамтдаа хөгжнө. За өнөөдөр бол би бас зам тээврийн одоо салбарыг хариуцж байгаа засгийн газрын гишүүний хувьд бол аль болохоор эдийн засгийн үр өгөөжтэй зам тавих асуудал дээр нэлээд анхаарал тавьж байгаа. Энэ зам бол бас л говийн бүсэд хэрэгжинэ. Энийг бол одоо бид төр хувийн хөгжлийн түншлэл мөн аж ахуйн нэгжийн одоо хуулийн дагуу аж ахуйн нэгжийн одоо хүн амын орлогын татврын 1% байр энэ замуудыг санхүүжүүлж барихаар шийдвэр гаргасан. За энэ зам бол одоо замуудаас сайн шандаас чойр багангаа өшгтийн үндэ орж ирэх энэ одоо тусгай зориултын хүн даацсан ийм зам байна. Энэ бол одоо ингээд энэ жил 6 хийдэл дуусж байгаа.
тэгээд одоо ажил нь эхэлнэ. Тэгээд хоёр дахь нь бол өмнө говьоос мөн одоо дээшээ явна. Хамбогдоос Манлай сум дамжаад Дундгуй үлжийт тэгээ Мандалгов хот тэгээ Мандалговоос одоо Хөшгөлийн өндөө орж ирнэ. Ингэж одоо энэ замуудыг барьснараа 4 аймаг дөрвүүлээ тусгай зөрүүлтийн автозамаар төвтэйгээ холбогдохоос гадна хоорондоо автозамаар холбогдож байгаа гэдэг юмсан дэвшилбэлээ. За бас өмнө юу бидний одоо хөвтэй тэнхлэгийн одоо том төсөл байгаа. Усан төсвөр санхүүжиж байгаа. Энэ санхүүжилтээр босоод байгаа бол Говь Сүмбэр, Дундгуй, өөрөлдөө Мандалгов гэсэн Дундгуйн төв тэгээ 12-оор орно. Зүүн хангай мөс рүү орж ирнэ гэсэн. Энэ доогуур хөвтэй тэнхлэгийн замыг барьснараа мөн одоо 3 говийн 4 аймаг хоорондоо одоо хатуучтай замаар холбогдохоос гадна хангай мөс рүү ингэж давхар холбогдож байгаа. За дээрэс нь олон боомтууд одоо нээгдэж энэ олон одоо бүтээн байгуулалтуудыг хийгдэж байгаа явдал бол Монгол улсын эдийн засгт өрөөгөөж өгөхөөс гадна орон нутагт амьдарж байгаа ард иргэдэд өрөөгөөж өгөх хамгийн чухал асуудал. Тэгэхээр бид нар өнөөдрийн энэ одоо Монгол улсын засгийн газраас говийн бүсэд хийж байгаа энэ чуулга уулзалтаар шийдэх хамгийн гол асуудал бол ашиг томтомлын нөөц ашигласны татварын дийлэн хувийг орон нутагт нь үлдээдэг болох асуудлыг ярилцсан. Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр бүс нутгийн эдийн засаг нийгмийн тэнцвэр төвчлийг хангах, улмаар үндэсний эдийн засаг нийгмийн дэвшлийг түрэгдэх нутаг дэвсгэрийн бүтэц зохион байгуулалтын дотоод гадаад таатай орчныг бүрдүүлнэ. Бүс бие даан хөгжих чадвартай болж, бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн түвшний ялгаа багасж, иргэдийн амьдралын чанарын үзүүлэлт өсөж, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл буурна. Бүсчлэлээр дамжуулан Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлийн, оновчтой тогтолцоотой эдийн засгийн үйл ажиллагааны төрөлжилт дагналт хоршилт бүхий бүс нутгийг хөгжүүлнэ. Бүсүүд бие даан хөгжих чадвартай болж, бүс нутгуудын эдийн засаг нийгмийн хөгжлийн түвшний ялгаа буурна. Хот хөдөөгийн иргэдийн амьдралын түвшин чанарын ялгаа багасна. Хүн амын суурьшсан нутаг дэвсгэрийн дэд бүтцийн хангамж шаардлагатай түвшинд хүрч, нийлүүлэлтийн сүлжээ бүрдснээр нэг төвийн хамаарал арилгах ач холбогдолтой.